За hello guys. За өнөөдрийн бичлэгэн дээр On God гээд онгод настай хамт тоглолоо. Энэ маш дээр бол ерөнхийдөө онгодоор чирүүлсээр аваад дууссан байдаг байгаа. За энэ чи бол Жаскиг нь Голд руу ганглайт буцах цамд нь барьж аваад алчийг сарай алж чадах болон тоолоноор шиирэлцэн. Тэгсэл бүрт орж ирээд наа тэр дор шийдэгч байгаа юм. За тэгсэн төвлөлт дээр айл Рожер нь хацаа авцсан. Онгод бол мэдээч Баффиг нөхөхгүй тэнцээ бүтэн дарамтлсан аликор. За тэгээд Ред Баффин сейв аваад тэгээд доотлон жижиг крабтан хамт авчиад дахиад хэлэхгүй. Тэгэхээр Жаск руу орно. За тэгээд Жаскийг үлтийг нь шууд зодсоор аваад гаргаж ирч чадаал. Яагаад ингэж юм гэхээр танк имплемент болохоор давгүй нэг өгчгүй байх гэж удаа тэгээд байгаа. За айлын чон намайг хөө. Зя тэгээд даашлтгээр болохоор тэгээд даашлт гараад амжиж байгаа. За онгод бол энэ ч нэр бурхан байдаг уу? Бурхан шиг л. За ийшээ орч хэлэхгүйртээс хариу авнаа. Занцээ батсан юм. За тэгээд дахиад алиритийг наам. За энэ дээр ингэж 3 дугаар скил буруу хийснээс болж юм гээд. Бэлэрийг өлтөнд нараад өгöd гэж байна. За онгод бол тэнцээ бол жинкл онгод бол явж байгаа юм да. За Ханаби манай эмийг алаад чихээд исэн болохоор хурж ирээд Ханабиг нэг аль шийдэж өгöd. За тэгээд багийнхныхаа тулгамжтай бэлэрийг нуугаад. За тэгээд шууд ширэлж ороод Рожерлон чичирсээр ваалчихна. За энэ дэр бол маш улаан ретри авдаг юм бол ач тусны нэг хэрвэн дээр бол бүтэн дэмэж аягүй өндөр орно криттэй орно. Яа тэгээ онгод маань бурханлаг үйлдэл хийсээр. За тэгээ нэг сүлдтэй юм болохгүй энэ дээр нэг ороод шийдчихэж байгаа. За тэгээ шийдээд өгсөн манайхан тэгээ албачлаад босгочих юм да. За энэ тоглолт дээр бол онгод чиглэлээ. Тэгээ дараагийн матч дээр соло тоглосон лапуугаар XP-лээ. Тиа энэ дээр чоутай ер нь бол их үтсэн. За тэгсэн чоу тэгээд миний нэгдүгээр скилийн таймингийн буруу тооцоолсноос өгöd өгч байгаа. За тэгээ бифлекс нэ. За төрөлтийг авчи гэсэн манайхаа авчихсан. За тэгэнгүүт човыг дахиад харчин байна. Үлтгүүг нь мэдээд орсон чинь тэгээ тоорын дэмж дэндүү өвчтэй саллын орнаад өгч байгаа. Чоо намайг нь үлдтэй алчин гэж бодоод байгаа шүү. Үлдээ авах. Зя, үлдээ нэг тооцоолж байгаа гэж гарчдаг. За энэ дэр жүшийн үлдээ алдсан бохоо. Яагаад ч юм нааш ороод ирсэн. Цаашаа явагдах хэрэгтэй. Чорн бол алчин. Тэгээд Рожер нь бас андуураад бол алчин гэж бодсон байх л та. Тэгээд өөр ингээд хөргөлтөө бодож байгаа. За дүүтлийн авчаа үйдаа гэсэн чи арай. За энэ дэр бол янзын гоё комбо. Дүүтлээ алдсан ч гэсэн вара бол авчиж байгаа маа. За ингээд Рожерийн бафнаас нь хөөгөөд. За тэгээд Гринчер
Ер нь энэ тоглолтын дээр бол өмнөх матч онгод шиг байсан. Орж ирсэн болгоно л ер нь фейлдчихсэн та. Тэгээ өөрөө баг зэрэг шийдэхгүй л тэгээд юм байна. Одоо мэдээж тооврыг нь багийнхнаараа авахуулахын тулд одоо энэ чинь баг айлынхныг зоонлно. За тэгээ зоонлж байж чад эдэр ингээд баг амтай нүдэн дээр харагдаад тэгээд шууд хороод явчихсан. Тэг ингээд фликрим борсолж байгаа. За энэ дээр арай шуналдсан. Гринчийн одоо нэг пассиваар одоо очоод оноод алчхий гэсэн тэгээд гринч хөрөйг бас тэг өгöd гэж. За тэгээд стил айлынхныг зоонлоод өөр төр анхаарал татдаг. Энэ дээр гэж гарч ирээд айлынхан бол нэлээ их дэмэж авна. Тэгээд матч ингээд дуусч байгаа дөө. Тэгэл ер нь snowball game явуулсан дөө. Рожер бас гом шийдэж орж ирж байгаа юм шиг. Тэгээс товор амгаалт хэцүү л дээ. Зин дээр ингээд галтад типидж чад босгож байгаа. Зя 2 геймийн турш хамт байсан үзэгч нартай баярлалаа. Аль болох карталж оруулахыг хичээлээ. Тэгээд алдаа дутагдaltaй юм байвал доор комент хийгдүүлдэгрээ guys.